За та бүхний өдрийн амар амгалан айлтгая. Улсын телевиз шинжлэх ухааны академи хамтарсан судалгааны нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хүнд зочноор Монгол улсын хүүхдийн элч хөгжмийн зохиолч, Монгол улсын гавьяа тогш, Саранзан болдын Батбол тогш өргөдөн оролцож байна. Тэгээ бидний урилгыг хүлээн авч хөрөлцсөн танд талархаж байна. Танайд олсон баяртай байна. Тэгэхээр мэдээж Монгол улсын гавьяа тогш хөгжмийн зохиолч энэ цаг үеийн одоо хүүхдийн зохиолын хөгжмийн зохиолчдыг одоо манлайж явна гэж хэлж болохоор ийм том зохиолч оролцож байгаад баяртай байгаа. Гэхдээ өнөөдрийн нэвтрүүлгийн тухайлбал Батбол тогшийн тухай биш. Таны одоо аавын тухай хүүгийн одоо сэтгэл хүүгийн үзэл бодлыг сонсохыг одоо илүүд эрх мэдэж байна. Тэгээд ер нь намтрал судлал нэгэн өргөжүүлмээр байгаа. Ялангуяа шил Монголын хүүхдийн уран зохиолын нэгэн үеийг нуруунд дараа тэгээд явсан Саранзан болд зохиолчийн тухай өнөөдөр улах зохиолын дүүхэнд хэр яаж бичигдсэн бол өнөө үеийн залуучууд хүүхдүүд хэр мэдж байгаа юм бол гэж ингэж бодохоор бас зарим тал дээр бол бас энэ хүний тухай эргэж ярих зүйтэй юм гэсэн юм сэтгэл төрдөг юм л да. Тэгээд энэ Саранзан болдын Батбол багшийн энийг номноос яриагаа эхлэе гэж ингэж бодож байна. Тэгээд аавынхаа тухай Монгол их орондоо мөнхийн гавьяа үтээгэрэ гэсэн нэртэй ийм сайхан ном хийсэн байна. Энэ номын талаар яриагаа хэлэх үү. За аав маань насууд 90 насных нь үед. Тий. Тэгээс аавыгаа бодож дурсаад ер нь аавынхаа 90 насны үед нь бас сайхан номын юм бурхан ном гэж бүтээж аавыгаа бас дурсан сая. Тэргээ бодсон ч аав маш найзууд бихс цөөрсөн санагдсан. Байж байгаа улсууд нь хөгжин зохиолч их цөөхөн үлдсэн байсан. Тэгэл би шамдаал хийхэд надад юу их төвлөрсөн гэхээр аавын бор дотроо 8-9 дэвтэр манай ихт байдгүй саадлагаастай. Ээж нь хадраад үзээ би хадаад явдаг. Тэгээд тэр дэвтэрийг гаргаж өрөөс аав бүх өөрийнхөө намтар түүх бүх юм бичсэн байсан. Би бас боддог байсан. Яг ухаанлын том болчоод аав одоо ингээд бас л манай ам даал хүртэл нассан л да. Бас нэг даал малтай ингээд юм бичээл хийдэг байхгүй аав юу бичээд идэв юм бол доо гэж бас нэг айлгаа зүгч ингээд юм бичээл ингээд өдөө тэмдэг бичээл өдөө тэмдэг ямар хэрэгтэй юм болоо гэж задуу хүүхд байхдаа боддог байсан чи тэр өдөө тэмдэглүү тэр бичижсэн түүхэн юмуд чи эргээд аавынхын тухай дурсан санаж ном бичихэд асар том юм түүхэн бодит баримт болд юм байна. Хамгийн дөө баримт нь хүүхд одоо гэж компьютерээр усууд юм үлдэн шүү. Манай аав бол тэгээгүй Монгол угууч бичгээр 2-3 дэвтэр байгаа. Угууч бичгээ. Тэгээ бусад дэвтэрүүд нутгаа өөрөө гоё бичдэг. Одоо яг одоо сүүлийн бичиг дандаа өөрөө гараараа бичсэн, харандаа гэлтэлтэй балуурсан ингээд дарсан юм байдгийг. Тэгээ тэр гоё юмуд чи эргэж баримт ботоо одоо бодит баримт. Энэ дээр тулгуурлаад одоо ийм олон юунд тулгуурлаад тэгээд ингээ аавынхын тухай энэ олон энэ номоо би одоо юу тий бор дэвтэрүүдийг би нэлээд байгаа. Яг хятад дэвтэрч байгаа янз бүрийн дэвтэрүүд. Тэгээ энэ дэвтэрүүд бичсэн юмуудын нэмэгдэхэд бас нэг хараад судлаад за ерөөсөө энэ дээр нь тулгуурлаад аавынхаа одоо 90 насных нь ийм сав ном гаргачихъя гэх. Тэгээ би оос онд хүүхдийн зохиолчд хэлээ. Миний үг нь редактлаад өгөөрэй. Энэ галтгаар бас ном зүйд ажиллаж зураач гоё дизайн залуу байд. Тэгээ тэр хоёр бас тэгээд ийм сайхан ном гарсан. Тэгээ энэ ном гараад аавынхаа 90 насны ойг тэмдэглэхэд бүх найзууд ингээ өрсөн. Тэгээ найзуудаас нь бүгд ирсэн одоо даваан юмгай тэр даваан юмгай байсан одоо хүү багш гээд нэлээд настай цөөхөн усуд байсан л да. Тэдний ураа тэгээ бүгд зохиолчд бас ирээд одоо нацаг дөрж явах гээд тэгээд тийм улсууд нэлээд ирсэн. Тэгээд нэг сонирхолтой тийм одоо хэвлийн баг хуралч яриа биш юм аа. Тэгээд энд ч өөртөө дурсамжаа бичсэн байгаа. Тэгээд хэвлийн баг хуралч яриа биш. Тийм сонирхолтой өөртөө нөгөө цуг өргөчөөс найзуудаар нь дурсамж яриаг нь яриулуулаа тий. Тэгээд даатасыг багшиж исэн одоо Монголын гавьяа тогш мандахсан багш биш тавын батны найз багшийн дэд цуг байсан. Эдгээр үднийх нь бас ингэ оруулаад тэгээд өөрийнх нь зохиосон бүтээлүүдээс нь гадна өөрийгөө бас
олон сайхан дууны шүлэг бичсэн байгаа. Битгой шавж олон сайхан дуу хийсэн. Тэгээ багнаас өөрийнх нь бүтээлүүд, тэгээд дуунууд нь, уран бүтээлүүд нь, тэгээд өөрийнх нь багын зураг. Тэгээд өөрийнх нь нандин хүн байсан байгаа. Багын зургийг таталж ирсэн, аавынхаа зургийг таталж ирсэн. Тэгээд манайд биер үйдсэн, мөнгөн биер. Тэгээд манай ааваас үлдсэн ганц юм энэ шүү гэж. Тэгэхээр наав нь эрдэмтэн тийм эрдэмтэнгээс илүүтэй бас нэг тэр үеийг бас эрдэмтэн гэж хэлж болно да. Бас нэг тийм сэхэтэн, дөрвөн сэхэтэн боловсролтой тийм улсууд байсан байгаа юм л да. Тий, тэгээ хоёулаа тэр аавын 5 тэмдэглэлийн дэвтрийг жоохон эргээд дурсан санаа гэж бодож байна. Тэгэхээр би бол одоо тэмдэглэлийн дэвтэрд их дуртай. Аль болохоор юм одоо тэмдэглээд явна эргээ санахад ч ямар яг тэр үеийн одоо үзэл бодол тэр үеийн сэтгэлийн хөдөлгөөн юу гэдэг тэр бүхэн үгсгэн шингээд энерги болоо үлдчихэж байгаа учраас их чухал л да. Тэгээ би одоо энэ уран бүтээлчдийг ялангуяа өр хүүхдийн ч юм уу хин хамаагүй заавал уран бүтээлч халбгүй тэмдэглэл хөтлөж байгаа нь одоо их зүйтэй юм аа. Тэмдэглэл нэг талаас соёл нөгөө талаас өв хөрөнгө байхгүй юу. Тэгээд их гоё тэгээд бичээд заримдаа баллаа дарангуудаа ингээд бичээд санаанууд нь яваад байхгүй. Их гоё тийм. Заримдаа тэнд амьсгай санаа алдж байгаа ч юм уу тэр бичсэн гэж уншаад байх чинь гарамж уншаад байх чинь өөрөө гонжээс үн ингээд яг орж ирээд байгаа байхгүй. Ингээд компьютер бичсэн ядах чинь бичиж байгаа чинь гармаа ингээд болдог шүү дээ. Үн чинь ингээд сэтгэлийн юмуд нь одоо өнөөсөн тусч байгаа ч юм уу. Тэр сэтгэлийн юмуд нь ингээд гарч ирдэг. Гарамжууд. Тэгээ манай аав тэгээд монгол бичгээр гарамгай гоё бич. Маш гоё монгол маш сайн эзэмсэн монгол бичиг. Дээрээс нь одоо энэ сүүлийн крисгээр бас аюу гоё бичдэг. Энэ бичийн их соёлтой бас тийм хүн байсан. Тэр нь их одоо надад их гоё дурсан ч одоо миний одоо миний өв миний архив гэх юм бол аав маань хэд мор дэвтэрд байна да. Энэ хамгийн сайхан тийм юмар тийм ээ гадар сав алт мөнгө гэснээс идэвхтэй энэ бол одоо надад үтсэн хамгийн их тийм нандин хадгалж айлж инкрилж бусад одоо ач зээнэртэй одоо бас ингэ чадгалуулж явах юм өвчл бодож байна. Яг уу би бас амьдрал дээр зохиолч байх юм нэлээд нэртэй том зохиолчдын гар хүчмлүүдийг одоо хүүхдүүд нь төдийлөн ачаал хүртэлтэй гэж зүйл гэж бодохгүйгээр ялангуяа гараар ütсэн зүйлийг одоо шатаагаад одоо ингээ гал төлөвлөсөн тийм тохиолдлууд зөндөө байна. Нөгөө бичмэлийн авч үлдээд гар хүчмлийн нэг нооргийн гэж үздэг юм уу яа тийм одоо тэгээд алга хийж байгаа тийм тохиолдлууд байна шүү дээ. Гэтэл судалгааны хүмүүс бидний хувьд гар хүчмэл нь үнэтэй байхгүй алт байхгүй. Тэгээд бас юм байна. Бас таа сануулчлаа. Аав нөгөө сони хайслуу гэдэг вэ? Их их ингээд сони хайслуу ингэж хайслаад наачгаад тэгээд тийм сонины тэдний дугаар дээр бие нийтл биччихээд гэдэг гараараа бичээд тэр сонныхоо толгойг наагаад энд бас гоё юм чинь. Тийм ээ? Тийм сони хайслуу гэдэг чинь одоо бүгд мэдэхгүй юу сони хайслуу яриад байгаа юм. Сони хайслуу гэдэг юм чинь бас бид нар ч одоо төрөлжийн хайслбар хийгээд наагаал тэгээд нөгөө бор хавцсандаа диалог хавцсандаа хийгээл одоо тэгж эрдэмтний ажил хийж байна шүү дээ. Одоо тэгээд аав жарангад очиод архангаа одоо 60 хононд архангаа нөгөө декад 10 хоног болдог шүү дээ. 10 хоногийн соёлын декад гэх. Тэгээд гаднаас ч одоо мяс сурангаа энэ төр амтэн сурангаа хөдөн суугч төр очсон шиг байгаа. Тэгээд тэнд чинь гоё айгүй урлагийн тоон биелдээ. Тэрний концертных нь хөтөлбөр нөхөл аваад галцсан байгаа шүү дээ. 60 хоног концертын хөтөлбөр, архангаа концертын хөтөлбөр. Эхлэхдээ шүлэг одсонд ил соронцсон бол одоо архангаа магтуу гэдэг юм ингээд хэлж байгаа жишээ. Тэр чинь нандин хэрэгтэй байт юм ээ. Би жоохон хөлтөд энэ хөтөлбөрийн юм гээд хайчихдаг байсан. Асууж яаж хадгалаад аваа яваад байсан. Тэр их чухал юм байт яа бас. Хоёулаа намтар судал талаас нь анхаарч байгаа тодтогж байгаа учраас би эргээд асуу өдөр 1927 онд Улаанбаатар хотод Соронзон бол зохиолч төрсөн гэж намтар дээр нь байгаа тийм ээ. Энэ бол хөдөлгөөн гүйц. Энэ хөдөлгөөнгөө зарим юм дээр нээс 27 28 жил явдгийг. Харин зарим зохиол дээр 27 он бичсэн мэт зарим 7 юун дээр нь өөрөө болох дээр
Яг өөрөөр гар хүчил дээр л 27 гэж хэлсэн байна. 8 гэжсэн дээр 27 болгосон байгаа. Өөрөө ингэ гар хүчил татаад. Гэхдээ 27 28 он. Тэр дахиад гавхаж илэр болдог баг. Тийм. Тэгэж яадаг тийм. Тэгээд аав хүний юм сони манай аав хэрэг зүгээр нэг унаасаа нэг кино хийдэг улсууд бол ингээд аавын энэ түүхийг надрыг аваад тэр тухайн гой одоо даа хүрээний тухайн одоо нэг хүрээний юм уу тэр үеийн одоо дайны урт хүмүүний 30 хэдэн жилийн 28-аас 30 40 50 жилийн хүнд үеийн одоо тийм дурсгалтай тийм унаасаа кино хийх үедээ яг л миний аавын түүх л байна. Тий. Тэрийг хоёул ярина. Тэгээ энэ юм ингээ сайхан яриа явуучих. Жишээлбэл 1927 он 28 он гал 2 он явж ин одоо өөрийн гаруй чивлийн одоо хүүхэд нь гэрчлээд 27 он зөв юм шүү гэдэг ингэж штэ яг энэгээр ингээ тогтчихмоор байна тийм ээ. За төрсэн газрын ихэд л одоо Улаанбаатар хот төрсэн гэдэг чи гэтэл одоо Төв аймгийн Эрдэнэ сумынхан манай хүн л гэдэг Архангай ч гэсэн бас манай зохиолч манай тэнд төрсэн чи гэж үтсэн ганц нэг юм харагдчихлаа байна хүмүүсийн дуртай юм дотор тэр аяга аль нь юм. Яг манай яг л Улаанбаатар хотод төрсэн нөгөө. Яг гэхдээ манай аав тэр гарамшилтай байгаа. Улаанбаатар хотод төрөөд намайг одоо тэр боловсролтой Герман төгсөн Боржгор очиргэд хүнд өргүүлж ялаа гэж. Гэхдээ чинь тэр очиргэд хүн чинь төрсний дараа нь хөдөө барьж байхгүй шүү дээ. Герман төгсөн том хүн чинь одоо энэ одоо тэр бөмбөр нугаад яг тэр хаваар л одоо тэр байгаа шүү дээ. Яг Улаанбаатар одоо хотын жижиг байшин байсан гэдэг байгаа шүү дээ. Тийм үү. Тэр үуч одоо нийслэгрээ гэж байсан. Нүү Улаанбаатараас болцсон байсан уу? Улаанбаатар болцсон байсан. Тийм болцсон байсан гэсэн. Яг одоо Улаанбаатар хотын одоо зүүн хүрээнд ч гэдэг юм уу Дамдаржаагийн дэнд ч гэдэг юм тийм тогтсон юм байна уу? Байхгүй. Яг тэрийг бол яг би санагдаад яг бүр судлаад зүгтээ санахгүй байна. Тийм мэдэхгүй. Тэгэхээр энэ Сорон Зомбол зохиолчийн тэр бага насны амьдрал бол маш их идрээтэй тийм амьдрал байгаа. Энэ талаар би зөвхөн асууя гэж ингэж бодож байна. Өөрөө бол одоо миний бага нас бол гашуун зовлонгоор ихлэж бага нас маань баяр залуур одоо төгссөн юм а гэж ингэж үлдсэн байдаг. Тэр гашуун зовлонгоор эхэлсэн гэсэн нэг үг байгаа. Тэр нэг дөнгөж нэг өтөө байхад нь жин өд болсон юм байна даа энэ. Тийм. Энэ ээж нэг жоохон өнгөрөөл байж хат нь өд болсон байгаа. Тэгээд энэ Улаанбаатар тэгээ өд болонгууд нь аав одоо өвөө дуурцсан гэж хүн одоо гэрлийн яамд тэр тооцсон эхлэн ерөнхийдөө өсвөг нь хариуцж ирсэн. Тэр хүн болох тэгээд ерөөсөө ингээд манай ханьмаа ингээд бас их залуу ханьтай байсан байгаа тэр хүн. Бас өөрөө бол тэгээ ханьмаа ингээд нас ордог чинь хүнд үзүүлсэн чинь тэр гал ус ямар ч жилгнэ тийм хүүчин тэр дошхын тийм юу гэдэг ямар ч таарахгүй юм тийм үе төрснөөс болж нас орлаа гэсэн тэр чинь бодгоч их шүтдэг үе байсан шүү дээ ерөөсөө. Тэгж ирсэн чинь бас юм уу ер нь өөрөө цаашаа янз бүрийн ажил хуваарлагдаж явсан юм уу тийм юм мэдэхгүй шүү дээ. Тэгээд манай аавыг тэр Боржгор очир гэж өөрөө энэ сайн бичсэн баа. Боржгор очир гэдэг хүнд надыг өргүүлээ явлаа гэж. Боржгор очир гэдэг хүн нь бол Германд дээд сургуульд төгссөн. Би зөв хэлмэлцсэн дотор нэр нь байдаг юм билээ. Тэгээд тэр хүн өргүүлэгч тэр хүн чи аваад хамгийн гол нь тэр хүнд өргүүлэх тэр настай уур эмээ байгаа. Одоо над хамс өнгөс надыг бас төрөөд 3 нас 4 нас хүртэл бараг 5 нас хүртэл бас ингээ үр дээр тавьж өсөж ирсэн. Тэр очир гэдэг хүн бол Герман төгсөө хөрж ирсэн их сайхан тийм босролт олон номтой тэгээд дээрэс нь лимбик сайхан тоглодог, зураг сайхан зурдаг, байшин байсан гэж хэлсэн байгаа шүү. Тэгтээ тэдэж нэгэн гайгүй байсан сэжтэй байгаа. Тэгээд хэдмэгдээд аваад яваад өгсөн. Нөгөө хэдмэгдсэн чинь аваад ингээд одоо уцууд ингээд барилтаа явуулсан чинь аав үлдэхгүй одоо жоохон 4-5 таг байсан юм одоо тэр эмээтэй үлдээд 5 сар эмээтэй үлдээд 5 сарын эмээ тэрийг хүүхдээ болгож аваад тэгээ их ядууд одоо тийч яагаад тэгээд хонгорын станцад нүүсэн байна. Хонгорын станцыг бас нэг гоё бичсэн хүмүүс. Хонгорын станц нүүдэлж байгаа. Тэгээд Эрдэнэ сум руу явсан байгаа тэр хоёр.
хоёулаа Төв аймгийн жоохон бор жижиг гэлтэйгээ. Тэгээд нэг айлын ямар донгоог нэг баян донгоог нэг тэр айл нэрэн доноо гэдэг. Тэр нэрэн донгоог зарцдагдаад тэнд байж байхдаа бас нэмэгтэй зарч байсан. Тэр миний танд бидэрт тогтмол жовд ихч байсан. Тэгээд тэнд байж байгаа л бас жоохон нэг сайн одоо маалхууг нь 20 мянган хариулдаг байсан юм урган шиг. Тэгээд нэг дааг байлгсан. Тэрэн дээр баярлж байсан гэж. Тэгээд тэр очиргд хүний ганц хүүтэй байсан тэр нэмээ бол бүр бас эрдэнэ номтой байсан. Хүүхдээ тэр сурахыг багтах биш эрдэнэ номтой их босоолтой. Надад баг багт ерөөсө уугууч юм чи нөгөө бүгдийг зааж өгсөн. Тэгээд дээрэс нь орой өөхөн дингийн гэрэл гэж байгаа юм шүү дээ. Өөхөн дингийн гэрэл суучаад надад одоо сонгодог бүх Монголын үлгэрүүдийг ярьж өгдөг гэсэн үг чинь. Анжууд бүх үлгэр бүх юм туйлсрыг ярьж өгдөг юм ээ. Тэгээд миний хөө одоо энэ цагаан эрдэнэ ном сураа ингээ сайхан бичих үсэг ерөөсөө сургууль гойсон юм тэр уугуучин бичгээс мундаг сайхан бичдэг болсон байсан байх шүү дээ ерөнхийдөө. Тэгж одоо эрдэнэ номоор хөгжүүлээ. Тэгээ эрдэнэ суурийн баг сургуульд орсон байхгүй юу. Тэгээ баг сургууль төгсөөд тэгээ ангийнхаа багшийн тухайд урсж бичсэн байгаа. Ер нь тэгэл баг сургууль төгсчөөд маань одоо тэгэл жоохон том болоод яасан байгаа. Тэр янз бүрийн ажил хийжсэн байгаа. Одоо гац өнөөгч байсан байгаа. Гац өнөөгч хийжсэн байгаа. Тэгээд гац өнөөгчөө бодлоор ажлаа саалгадаа явж байгаад тэр аавын тэр дугуй суран гэдэг хүний цаан таньдаг байсан хүн тааралдаад сонцомолдоо ингээд би ээжтэй эмээтэйгээ ингээд байж өгч. Тэгээд энэ дээр очиод ав хэлсэн байгаа. За жууг нэгтлэн бодох юм байгаа шүү дээ. Нэгтлэн бодох чинь сургууль орол аав чинь нэгтлэн бодох юм байсан. Тэгвэл сайжтай гэсэн жаав тэр үед нь залуу хүүхдээ үгүй би бодлооны сургуульд орно гэсэн юм уу та. Тэгээд тэрийн ихлэж хэрэгт нь ороогүй явж байгаад ганцны ингээд зар харсан чинь ганцанд ингээд төлөө мод хөрөөцсөн хүнд салинжуулна гэдэг ингээд бичсэн байсан гэж. Бичиг үсэг сайн чинь. Тэгээд тэр нь уншаад ороод тэгээд тэнд нь ганцнд ажиллаа төлөө хөрөөдөөд ингээд багт их зовлон утсан. Тэгээд тэнд ажиллаж байгаад орой өөрөнд хоол ичдэг байсан гэж. Хоол ичээд орой янз бүрсэн юм даа буураад авчиж өгдөг, имээж авчиж өгдөг. Хоёрын жижигхэн бор гэртээ. Тэгээд ингээд амьдчихсэн. Тэр үе амьдрал ерөнхийдөө тийм үү. Ер нь тэр хурцлан дараа бол ер нь монголчуудын гэр мөрөн жижигхэн бордуу найхтай том баян цагаан гэртээ ажиж бас ховор байсан. Шүү дээ. Ер нь бол тийм ядуудуу амьдчихсэн. Аавч ядууд амьдчихсэн. Тэгээд нэг Нэгтлэн мотгийн курст нь тэгээд бас гороод тэгээд Нэгтлэн мотгийн курст ороод Нэгтлэн мотх болж ирсэн байна. Тэгээд над үнэлэх нь байж та Нэгтлэн мотгийн курс төгссөн үнэлэх нь. Тэгээд манай аавын бас нэг үнэлэх байдаг. Манай аавын тэр одоо ээж нас болчих штэ. Тэр хүнийг нь үнэлэх байдаг. Тэр нь болох тэр энэ Улаастад нөгөө цэргийн 21 онд цэргийн газар их тийм байсан мөнгө хөрөнгө өгсөн юм уу та. Тэрэнд нь зориулаад ардын улсын цэрэгт одоо хандив өглөөгөө нэг цэнхэр үнэлэх байдаг одоо. Би ачаадаг гэж ойлгодог юм. Бүр Монгол үсгээр бичсэн. Өнөөдөр наа номдож байгаа. Ингэж тийм хоёр үнэлэх надад байдаг байхгүй. Заанаас нэгэн отог гүйс төгсөн байгаа. Тэгээд дараа нь цэрэгт яваад ингээд тэртэн юунд байж байгаа төлөө ажиллаж байгаад нэгэн газар ажиллаж байгаад одоо сургуульд орох уу ингээд тэгсэн. Тэгсэн чинь аав цэрэгт үйж байгаа. Цэрэг татагдаад сургуульд орох уу гэдэг гэсэн аав сургуульд орох гэж чи нөгөө ажлын нөгөө амьдралаа эмээгээ авч явахгүй болохгүй соёлгоно гэж. Тэгэл янз бүр ажил хийж байж байгаа л тэгээ олоод том болоо байсан чинь нэг багшийн дэдийн нэг шалгалт өгөхөө нэг тийм юу тохиосон байгаа. Одоо хэд өнцгөөлийн анги шалгалт. Тэр нь болохоор одоо Монгол тэр 56 55 онд өвдөд яг жиг Монгол бичиг заадаг багшнууд ховор. Тэгээ Монгол өрөн зохиол заадаг хүн ховор багшийн дэд. Тэгээд багшийн дэдэн дэргэд 56 онд багшийн мэдээлэл дэвшлэг институт байгуулагдсан байхгүй юу? 56. Тэнгүүд хамгийн түрүү багшийн мэдээлэл институт юу байсан гэхдээ ерөөсөө гайгүй эрдэнэ номтой соёл босролтой усаад авчиж төргөн суудсан сургалтанд 2 жил юм сургаад хөдөөгаад багшаар явуулъя. Хөдөө багшны тутмаг тийм үйл байсан. Тэрэнд нь хараад авах гэсэн чинь ерөөс 4-р анги босролтой. Авдаггүй. 4-р анги босролтой юу төгссөн чинь эрдэнэ суманда тэгж яагаад нэг
хүнтэй танилцсан тэр нь бас нэг таньдаг бас аавыг ерөн судалт мэдсэн хүн байсан гэж байгаа юм тийм. Тэгээ тэр хүнд хэлээд өөрөө ингээд дараа нөгөө янз бүрийн уншижсэн зохиол бүтээлээр уншиж үзүүлээд тэгээ бичиг үсгээ бичдэг үзүүлээд ингэсэн чи тэр хүн тэр шалганд нь оруулсан гэж байгаа. Тэгээ шалганд нь орсон чинь манай аав бичигэд нь цаа уран зохиолд нь онц. Тэгээ нэгэн үг л математик хөлөө тэрний нэг дунд аваа тэгээд юунд орж ирээд гэж байгаа. Багш мэдээ институтын нөгөө Монгол хэлний одоо юунд орсон ба штэ. Мэргэжил тэрэн дотор дөлөвгөөс урж идэ хин гэлээ бүгд л байлаа. Сэсмэ гэж том хүн тэнд хичээл зааж илээ гэж байгаа. Сэсмэг бол миний багш гэж хийж болно гэж. Тэгээ сүүлдээ тэр зосондоо номоо гаргахтаа аав сэсмэгод нэг 10 хэдэн шүлгээ өгөөд явсан юм байна. Тэгээд аав харангаа багшаар очиж яхад зосондоо ном нь гарсан. Тэгэхээр манай аав бол анх Багшийн мэргэжлийн институтын Монгол хэл орон зохиолын төвөгдсөн сургалтын ангийг төгссөн. Тэр үед цөөхөн улс орнос төгсчихсэн ийм хүн байхгүй юу тийм. Тэгээд багаас өөрөөсөө ном бичиг, сурах бичиг, янз бүрийн одоо тэр зохиол бүтээлүүд, янз бүрийн зохиол, уран зохиолууд асар уншсан. Тэгээд тэр нь болохоор өөрт нь одоо их нөлөөлж өөрийгөө боловсруулсан, өөрийгөө чадахчулсан, өөрийгөө асар тийм өндөр босолтой болсон хүн байхгүй юу өөрөө. Тэгээс би бас өөрийгөө тэр бодож явдаг. Ер нь яг тэр нийгмич бас нэлээд хүнд байсан үйл дээ. Ягаад гэвэл 45 онд одоо их хөдөө дайн болоо дайны жилүүд бол үнэхээр элэг бүтэн хүмүүст хүртэл хүнд цогцолдог гэжсэн дээр үед өөрхий хүн амтны царай хараа явж байсан дээр өнчөрөөсөн улсуудын хөдөлгөөн хүндэл байсан байлаа шүү дээ. Тийм ээ. Тэр хүний жинхэнэ одоо тэр эдэн суманд байсан. Тийм. Тэгээд нэг гайхалтай саяын энэ ярьсан энэ хүнд хүчээр амьдралыг туулсан нь бол нэг талаас өний хөвд бас нэг тийм дайрах хэвээр зүйл байсан байж магадгүй боловч хэрэг дээр яг амьдралыг судалсан маш том судлагдсан амьдралын тэр мөн чанарыг ойлгох тэр багаасаа хэлсүүжих ухаарах энэ нөхцөлийг бүрдүүлсэн эргээд уран бүтээл болоход бол их тийм суур дэвсгэр болсон болов гэж ингэж бодож байна. Нөгөө талаас тэр үеч одоо ингээд энэ авиацтай хүмүүсийг хайдаг, авиацтай хүмүүсээ дэмждэг ийм бодлого их явдаг байж л дээ. Жишээлбэл 1957 он сурагчийн нийгмийн дэвтэр дээр 12 хуудсан дээр 12 тооны шүлэг бичээд сэсмэг болоо явуулсан юм байна л да. Хөөгдөл явуулж штэ. Тэгсэн чинь тэр нь одоо 2 жилийн дараа 3 жилийн дараа 60 онд зорьсондоо гэдэг ном болоо хэвлэгдсэн байсан гэж. Тэнд ямар нэгэн арын хаалга, ямар нэгэн танил тал алга байна. Энэ хүүхдийн одоо тэр шүлгүүд нь таалагдахаар тэрийг аваад сэсмэ зохиолч би даас ном болгоо анхны төврийг гаргачихж штэ. Энэ бол юу вэ? Энэ бол одоо үнэхээр Монгол хүний сэтгэлгээ одоо утга зохиол их орноо бодсон тэр сайхан хайрал харагдаж штэ. Тэг анхны ном хэвлэгдсэн тэр түүхийн юу гэж ярьдаг байсан бол их байсан гэж. Тэгэд Арангайд багшаар атсан байсан үе. Ааваас 56 он гэж яаж байгаа л Арангайд багшаар атсан байсан үе. Тэгээд өөрөө хэлэхдээ бол ингэсэн. Тэр Арангайд аймгийн төв дээр юм номын сан байдаг байхгүй. Одоо их байдаг номын сан бөөрик юм. Арангай аймгийн төвд ингээд талбай урталт юм биш бөөрик байсан байдаг. Тэр номын сан байсан. Тэгээд тэмцэн ном нь ирсэн харсан айгүй ном ирсэн. Өөрөө айгүй худлаж авсан гэж. Худлаж аваад уусуудад өгөөл. Ингээд тотныхаа шавнаас өгөө нэг баярлаад миний анхны ном гарчдаг. Жижигхэн өөр ингээд онгоц зэсгэж байгаа зөрсөндөө гэсэн тэр ном. Тэгээд Саран зовлт зохиолч явуулах хацтай тэр үед одоо нэг алдарт сингэва дуулын удирдах байсан, төдөөгөө удирдах байсан юм байдаг. Тэгээд энэ дээр үеүүдэд уран бүтээлийн тэр ертөнцийн ойлоо жоохон гөгөөд үзье. Танаг ярьсан мэдээж одоо энэ хүүхдийн зохиолчдын зохиолчлолыг цугладаг байсан байтаар нь гоё хөгжөлтэй яриа хөөр уран бүтээлийн олон одоо тийм сонирхолтой түүхүүд бичигдэж байсан байтаар нь би зүгээр нэг сонирхоод асууж байгаа юм шүү. Хүүхдийн зохиолч гэхээр тэр үед нэг намхан жижигхэн улсууд байсан санагддаг. Танаас ахуулаад одоо тэр Монголын чимэдэл усан, чээл усан дэндүү
одоо хин дашсан дугаач гэсэн бас биерээ жоохон намхан дуу шүү дээ тий. Тийм. Өндөр нэхэр одоо жамс сургуур хин даниган давааны мэдрэл байсан байх та ихэвчлэн нэг дэлгэр зүгээр тийм тохиолдол байсан уу? Ер нь юу гэж боддог вэ? Тэр их сонин санаасаа байдаас айсан юм шиг одоо манай аавын найзууд бүгд л яг ижлэх манай аав намтар хүнэлтэн бүгд тийм иж нуруутай усууд байдаг байсан. Тэгээд хүүхдийн агуу тийм одоо хэлэхэд өнөхөө хүүхдийн тэр зохиолчтой алтан үеийг би багтаа харж ирсэн нас баярлж авдаг. Яг та хар газруулсан гэхдээ манай аав ингэж аймагт ажиллаж хагаад тэгээд сүүлд нь арайд Монгол үндэсний арайд татгцсан байхгүй. Хот руу орж ирэх бариад манах тэр болж тэр би хотод ирж хотын хүн болно гэж чинь асар том юм болж байгаа байхгүй чинь аймаг дэс үйл чинь манай аавд нь хүүхдийн цогц бичсэг болоод тэр усууд манайхд ирдэг байсан. Ганцхан тэдээ зогсохгүйгээр хүүхдийн хөгжмийн зохиолч одоо бэ цогоо гэж манайхад хэлдэг байлаа. Халдсан цогоо гэж тийм. Цогоо тийм бэ цогоо одоо тэгээ дээрээс нь тэр эс баяр сайхан гэж бас хүүхдийн одон цагаан дуу байд. Манай аавд заавар машин гэдэг дуу хийсэн. Манай аав та бас цогоо ахвас нүдэ олон дуу хийсэн юм жишээний. Тий. Тэгэл тэд чинь хоорондоо юу л их ярина да. Хүүхдийн зохиолууд их ярина да хоорондоо. Сэсмэга соёо би нэг юм биш манай соёо гэдэг би юм бичлээ. Ирвэхэ наад нисэрэ гэдэг юм уу. Тэгэл сэсмэга хойно би нөгөө тэгээд усгалан зориулаад ирвэхэ дуу гардаг ч юм уу. Тэр нэг нүдэнд харддаг байгаа чинь. Тиймэрхүү жишээ. Тэдний яриа өөр дотор одоо сэтгэл хоногссон ямар яриа байна? За янз бүр юм байд. Манайд нэг хин ирчхад зодон дайж байгаа ирчээд байсан. Тэгэхээр нэг зохиолоо яриад гэсэн. Манай аав нэг дай хэрэггүй сүлгэтсэн байхгүй. Дай хэрэггүй тайван байцгаа дуу хөгжим хэрэгтэй нар сар одоо бид гурван гэдэг тийм хөргөн аягт одоо бүгд дууд бүжгэлдэг. Тэгэхэд хин зодон дайж соронзомодоо юу гэсэн чи дай хамгийн хэрэгтэй юм байхгүй. Дайны өвчнөд одоо хэрэгтэй үжилэн чинь ингэтэй маашид хүн өөрийг үзэл бодлоо илэрхийлж байгаа. Дайнгууд ямар хэрэггүй гэдэг гэж жишээ бид нэг зохиолыг одоо ингэж жаахан цоглол шиг шивжиж байгаа юм уу тийм. Тэгээд янз бүрийн юмуд гардаг байсан. Тэгэл нэг явтай бас нэг юмэлтэй юм яхад за миний юм хин усан тэмдгээ маань өнгөрсөн гэдэг нь гонцтой орчлоос бид нар ингээд бас утгалууч явж байна. Тэгэл ээж дэлж байгаа. Тэгээд яг би сонсч байсан. Өвгөө яг өөрийнхөө хийснийг оршуулсан шүү гэсэн чинь. Руу юу хийсэн гэдэг. За өгнийхөө нас авахд нөгөөнд нэг ганцхан гастик зүгөөд өгчээрээ. Өөрөө хүүхдийн газар зөндөө ажиллаж исэн. Хүүхд болсон газар их ажилласан. Багш мэдлийн институтт ажиллаж исэн юм баггүй. Жишээл усан тэмдгээс. Тэгээ хүүхдийн цогцол бичдэг. Тэгээ пен руу зөөх гээд шүү дээ. Тэгээд ийм сайхан гастикын зүгөөд яг өөрийнхөө хийснээр бид нар гаргалаа гэж. Тэгэхээр насан өртөө хүүхдийн төлөө бодож явдаг. Өөрөө тусдаг загчээс жишээний. Тэр миний сонсноор бол тэр сонгоны амралтанд амарч яваад бүжиг хийж байгаа. Тэгээд болсон. Дөрөв зогссон юм шиг байна л да. Тийм. Сайхан байсан юм аа. Тийм. Хүү маань одоо шавн тийм ээ. Одоо өнөөдөр тийм. Шавн. Ах бас шавн. Одоо арай тэгвэж байсан. Тийм нацгаа. Тэгээд улсын өсөө залуу дурцгад орсон хүмүүс бие биелээ би байлаа. Тэгээ олон сайхан ном бичсэн. Одоо тэр таны өөрөө чинь хэлдэг тэр дайны жилүүдэд тэгж хүнд одоо тэр эдгээр суманд сурж исэн гэдэг чинь эргээд арт чинь одоо тэр
уран зохиол нөлөөлөл гэж хэлсэн тий. Бүх амьдлын дээр хүнд хэцүү харин уу тий харж одоо хэцүү бэлтгэж амьдчихсан. Үнэхээр тэр бүх зохиол болсон шүү дээ. Цэрэг болгоогод том туулж гарсан чинь дайны хүн жилүүдийг тэргүүц орц өгөөд явж исэн, окоо ухж исэн, концерт лаазидээ хаяа явж исэн гэх жишээнүүд янз бүрийн юмуд ингэж одоо тэр дайны юмуудыг чи бүгдийг яг гаргаж исэн. Тэгээ Берлин үсэн танк хүртэл гэж одоо зайсан өмнө байгаа Берлин үсэн танкны тухайд төлөв бичижсэн. Тэгээ аавын зохиолууд тэр туулсан амьдрал нь одоо бүгдээрээ тэр уран бүтээл болоод үлдчихэж штэ тийм ээ. Тэгээ өөрөөс нэг юм асуумаар байна. Яг аавын чинь одоо үнэхээр энэ одоо топ зохиолуудыг нэрлэе гэвэл ямар зохиолыг дуу гэж юу нэрлэх вэ? 10 гаруй ном бичсэн байна. Тий. 10 гаруй ном бичсэн. Номууд нэг сайн. Тэрнээс одоо 20 дугаар зууны шилдэг ном загас суусан заяа хөө. Тий. Хөөхд болгоод унших дуртай тий. Тэгээ мянган цэцгийн баяр гэж бас анхны хайр үргэлжлийн тухай, гадуур зочдын тухай одоо 9 дугаар хүүхдүүдийн ном хавар байсан. Энийг нүсрэн тэр тухай үеийн алхахын хүүхдүүд мянган цэцгийн баярыг уншаад ингээд одоо тэр гоё явж идэг. Ийм байсан. Тэгээс тэр өгүүлэг туйжууд сургагчдад бас аавын тэр өргөдөл бичсэн ширээч гэдэг юм уу, Берлин үсэн танк гэдэг юм уу, тэр өгүүлэг шүлгүүд нь сургагчдад тухай сургагчдад орж исэн. Тэгээд аавын би бас нэг хамгийн гоё нэгтэй би аавыгаа аяг баярлуулсаа чадвар зайлгаа зүүчсэн аавынхаа бас нэлээд олон дуунд нь шүлгэнд нь аяг хийсэн. Тэрэндээ баярлж явдаг. Манай аав надад анхныхаа аяг хийсэн байхад манай их баярлсан. Би одоо 40 жилийн өмнө 1983 онд аавынхаа шүлгийг харж байгаад анхны аяг хийжсэн. Тэдхээ би мэднэ гэд бөмбөлгөн бөөрн хийхэлвэстэй. Дэлгэр хүндэхийгээ би мэднэ. Тийч би, таатач би, удасч би, урагмалч би, бөмбөлгөн бөөрн хийхэлвэстэй. Дэлгэр хүндэхийгээ би мэднэ. Хохточ би, таасанч би, уйлдэрч би, уухач би. Одоо төвдөд дуулдаг. Их орон байгаад тэгээ хайрлаа хамгаалсан дуу тий. Гэсэн чи аав миний хүү юу дахиад дуулаад аав байж ёстой миний хүү чи аавынхаа шүлгэнээр аяг хийж эхэллээ гэл тэгээ айгүй хөрхөн тэгэл надад дэмжээл тий. Би тэр урам ороод энэ миний анхны дуу ааваараа хэлсэн. Тэгээд хүүхдээ ордонд очиод ажиллаж явах миний хүү ийм сайхан ордонд 85 онд шинээр байгд орлоо. Аав сайхан гоё үг хийж өгнө хөө. Тэгээд нөгөө 800 ирээрээ наран гисэн ордондоо зочлоорой гэдэг чинь. Тэгээд аавдгын дуунууд бүгд хийд. Одоо бүх хүүхдүүд дуулна хийд. Аавдгын дуунууд. Одоо тэр говийн хөлтүүд одоо бүгд дуулан тэр говийн өглөөгөө тэнүн говийн өглөөний наран хүүхдүүд мэддэг тийм. Тэр чинь бас цэцэг гэж мунд гайхчихтай. 20 дугаар зууны хүүхдүүд шилдэг хамтлаг өгч байгуулад ажиллаж байсан үе шүү дээ. Хүүхдүүд бэлэн надад одоо хүүхд бэлэн мэддэгсэн. Тэгээд 90-ад оны үе юм да. Хүүхдийн зохиолчд нэвтрүүлэг Даштандгой хөтэлдэг байсан. Даав нүгдээр тэгжээ надыг одоо өвгний баасан жугад цуг орох гэж байна. Өвгний баасан жугад нэг одоо энэ юу бож орох юм байна гэдэг нэвтрүүлэгт. Тэгээд тэгэхгүй аав. Тэгээд би аа манай хүүхдийн ордонд өчөөд гоё штэ. Би хүүхдүүд уулзуулаад хоёрын зохиол дуунуудыг гэх. Тэр хүүхдийн ордны тайзан дээр тэр үед өөрөө тайзныг биччихсэн. Тэрний нэг дурсан зүгээр хувийн дахид байдаг бас нэг шаардлага авахгүй ч гэсэн аавын дүр төрхтэй аавын шүлэг уншиж байгаа өгнөө баасан жугаан ярьж байгаа гэсэн тийм бичлэг бас надад байдаг юм. Сая харж байгаа гоё тийм дурсамжтай. Тэр нэвтрүүлэг юу бичлэгийг харж байхад ухаалал хүүхдийн асуултанд хариулахдаа тэр өөрийнхөө зохиолоор хариулж штэ бүр ингээд жүжиглээд яг хүүхд чи болсон сэтгэлийн хөдөлгөөн тэр настай байж ингээд дургаад уцуургаад тий их хөөрхөө тий тэгээд байгаа байхгүй тэр их хөөрхөн тийм байсан юм аа тэр ер нь зан чандрын хувьд авч хүүхдэр хөө гин зайлан гоё тийм хэлийг хүмүүсэн гэж бодоод байна тий тэр нь тийм их дүлгөө намуухан аргууд тамхитаатгүй их дүлгөө намуухан их нийтч тийм хүн байсан. Олон сайхан багш шүүчэндээ олон жил багш олон сайхан шавнагтай 10 удаа сугуул одоо
хүүхдүүдэд аавыг хандахгүй 17 сууд бүгд хандахгүй соронзмол багш гэдэг. Манай ээжийг ч гэсэн хандахгүй бүгд багшээс уусч чинь. Өнөөдөр Монголынхаа одоо одоо зүүнний хүүхдүүдийг хүмүүж үтгэхэд манай аав ээж хоёрын оруулсан хууль нэмэр асар их. Манай аав зохиол бүтээл яриач хүүхдүүдийг одоо сэтгэн бодох чадварыг хөгжүүлж те амьддынх нь замд нь лавын зохиолууд сургаж ирэх жишээ нь. Жишээл лавын нэг жижиг өгүүлбэр байгаа юм л да. Цагаан толгой гэдэг. Тэгээд жоохон хүүхдээ цагаан толгой сурчаал нэг цагаан толгойр байжлаад ингэсэн. Тэгээд өвөөс асууж настай өвөө байна гэсэн очиж энэ өвөө цагаалыг мэддэг юм болов гэж асуу. Өвөө юу гэсэн та цагаан толгой мэддэг үсэн чи мэднэ мэднэ. Ямар цагаан толгой мэддэг гэсэн дээр үуч өвөө өсвөөсөө мэдэхгүй шүү дээ. Одоо аав марцны өөр марцны цагаан толгой мэднэ гэсэн гэж. Тий хөрг өгöd гэсэн. Тэгээд марцны толгой яадгийн өвөө гэсэн чи өвөө яг 3 нас хүрээд 3 хариулаад 4 нас хүрээд тугал хариулаад 5 нас хүрээд морь унаал тэгээд өөрөөр таашаа явсаар гоод яг миний юмд сургаал ингээд айгүй хөрхөн тэр өгүүлгээд бөө ямар гоё масны цагаан толгой гэж байна. Амьдралд хамгийн хэрэгтэй та чи хамгийн мундаг цагаан толгой төгссөн юм байна штэ гэж айгүй хөрхөн надад ингээд янз бүрийн ингээд юмуд гоё хүүхдийн сэтгүүл тавьсан гонго юмуд бичдэг олгоцсон хураг гэдэг би олгоцсон юу юм бол уйсан ч өөр нэг отоос хүүхд ирчээд бодвол зоохон будгийн харанд авчичаад нөгөө жижиг хорхыг бодчихгүй юу? Яг өнгөө бодсон чи нөгөөх нь хоргоо нөгөө шигээ хоргоо голоо их юм. Тэгээ гадагцсан хорг гэдэг юм тийм хөргөө юм уу бичдэг. Тийм нэг хөөдөн сэтгүүл тогсон юм. Одоо даавын битсэн натээсэн дуунууд бичиж одоо хацагдахгүй юмнууд чи бас аамын шүлгний гав шүү дээ. Тэр гомонд шүлгний гав шүү. Одоо хүүхдийн орны сүлдүү болж шүү дээ. Хүүхдийн орн за 60 дэвтэр бол хэдэн жил дуулах бүүм үз шүү дээ. Энд хүүхдийн орны сүлдүү юм зогоод өгсөн биш шүү дээ. Тэгээ найзуудаа нарангийн орнондоо зочлоороо гэж ямар олон хүүхдийн орны өрөөлөнд болж хүүхдүүд чинь болж байгаа тийм бүх мэрэгчлээ сонгоорой. Тэг жишээ нь ер нь миний бахархдаг юм бол ингээд аав нь зохиолч хүү нь одоо хөгжмийн зохиолч тэгээ нийлээд олон уран бүтээл хийсэн аагаа даймсруу байх үед нь тэр баярлуулж олон бүтээл хийснээсээ гадна одоо хүртэл ингээд номноос нь дүүрлээ шинээр зохиогоод яваад байгаа юм. Өөрөөр аавтайгаа хамтлаг байгаад байна шүү дээ одоо хүртэл. Тий. Тийм шүү нэрээ тэр бодох шүү. Энэ бол их гайхалтай үзье гэж ингэж хэлмээр байдаг. Ер нь аав чинь уран бүтээлч талаас нь одоо хөгжмийн зохиол хөгжимд ингээд шунан дурлаад ингээ орохоор яаж дэмждэг байсан хөгжим авч өгдөг юм уу эсвэл одоо дэмжлэг нь одоо юу байсан урамшуулж байгаа даа үгнүүд хэлж байсан байх таа бол. Тийм. Эхний тэр дэлхийн бие биений зохиолсон их байсан. Цаана байлаа нусууд их байсан. Энэ яа хөөхөн зохиолч нэг хөөх. Тэр дараа нь тайлг шүлэг өгөөл. Одоо энэ хүү араа энэ хөөхөн шүлэг. Энэ хүү харьцаа. Эмгтэй гоё хүү харьцаа энэ машинаар бол энэ ойдлоо игээд энэ хүү юм оёод энэ хүүч байшин бариад ирээд энэ барилгын болох энэ чинь ирээд ойдлын болох юм уу? Энэ харьцааг начаад уу гээл ингээл дандаа ингээл өөрөөд нь хүүхдээ гоё жижиг шүлгүүд бичсэн. Тэрийг ингээл өгөөл надад өдөөгөл одоо ингээд хийчихвэл зүгээр шүү. Энэ хүү ингээд тэгээд би чинь тэгэл 6 наснда хот руу орж ирсэн тэгэл баруун нэг хүүхд болчихж байгаа ч биесээ босноо өмнөх. Тэгээд маа тэнд чинь багаас өсөхдөө юу хийж тоглох вэ? Хөлөмөд цаас дуудана. Тэгээд эхлүүрээс гитар худалдаж авна. Тэгээд баахан гавцсан гитар алгана. Тэгээд пианист баахан сонсон. Тэгээд тэр юм битлс одоо янз бүрийн баруун манай байрны гэж гадаад нь яваад ирэхдээ гонго гигантууд авчирна. Бүгдийг сонсдог. Тэгээд тийм тэгж явж ирсэн. Ер нь өөрөө ягаад ямар югаар хөгжмийн ертөнцид орчихв? Юуг нь өөрөө шугам зүгт сонирхолтой байсан байхгүй юу? Тэгээ архитектурч болж боддог гэсэн. Одоо архитектурч болсон бол амар баяа амжихгүй. Одоо ч барилгын инженер ч баш ховор байна шүү дээ. Одоо тэр сайн инженерүүд. Тэгээ хоноо ээж орсон гитар болов болтгоо. Ерөөсө гитар болов гэдэг юм. Тэгээ янз бүрийн дуунуудаа гитар болоо. Тэгээ баахан цуглуулаад гэртээ бэртээ орсон болсон. 120 гитарч хийсэн байх шиг, 220 гитарч хийсэн байх шиг. Тэдний 8-д тоглох бид 10-д тоглож юм. Тэд ялгагдаад яваад байна. Тэдний дараа нь шинэ гоё дуун сууч үржээр тоглоход бид нар баг тоглох юм бол тэд нар ялчих, бидний ялгах жишээний тийм хөөрхөн үе байсан. Тэгээд ер нь тэгээд гитар болоод мэдчихээд сая ерөөс энийг яа.
хөгжмийн сургууль одоо хөгжмөд орох ч юм уу багаас орж байгаа юм чинь. Ерөөс энэ багшийн сургууль хөгжмийн ангид оруулж. Сайн хөгжим багш бол адилхан. Сайн багш нар бол ганц зүгээс багш болох чинь манай ээжийн үнд шаам орно үчигтэй. Ээж аавд хэлээгүй ч юм зургаар юу барилгын актус болгож хэлээгүй л байсан л да. Дотоороо бодол байсан. Тэр үед бол тэгээд яг тэр яхан хэлснээр тэгээд очиж багшийн сургуульд шалгуулаад тэгээд зохиж бүтээсээ гитар өөрөд очиж гитараа тоглож болоо. Тэгээд багшийн сургуульд ороод тэгээд хөгжим багш болоод тэгээд хөгжим багш сайн хийсэн бас өөргөө гүйцэтгсэн одоо төлөв гарч идэв шүү дээ. Ардгүй зүйлээд төрцөгс гавьяатай өглөө хүүхдүүд олон дуу зохиосоор л байна. Энэ бас манаас аавын маань одоо тэр ашгави ээж маань бас сайхан хүмүүжил ингэж надад энэ замаа оруулсан бас алдаагүй бас ард түмэнд нэр хүндтэй аав ээжигээ дурсан сансан аав ээжийнхээ уран бүтээлийг аавынхаа уран бүтээлийг олон цааш мөнгөчүүлэн үлдсэн ард түмэнд олон сайхан дуу бичиж яваа маань бас ээж маань зааж өгсөн энэ сайхан улаан зам шүү гэж бодож байгаа. Аз жаргалын зам шүү гэж. Энэ замаа үед аз жаргалын замаа гэж бодож байгаа. Одоогоор бол энэ хүүхдийн хичнээн дуу хийгээд байна тийм акцаа байна уу? За би нэг 300-аад дуу хийчихэ. Тийм яг 300. Тийм 300 дуунаас нэг 150 дуу ингээд дуусгад бүгд дагаад дуусгаар бай. А нөгөө 150-д нэг хүүхдээр одоо багшаа манай цэцэр 60 бас үлээ, манай цэцэр 30 нас 50 нас үлээгээд гацэлгүүд ингээд зохиолох хийдэг. Сургуулиудын ой мой ч юм уу, данд ой мой дуунууд, янз бүрийн цагаалдах дуунууд гээд нийлээд 300-аад юм байна бас. Дууны хэдэн ном гаргалаа? CD 8 ном гаргасан багшаа. Монгол хүүхдийн CD гаргасан. Хамгийн сүүлд Монгол хүүхдийн CD гаргалаа. Тэгээд сүүлд нь би нэг уйлын долоо гişгээд өөрийнхөө 100 дуутай гоё номоо гаргалаа. Миний дотны найзууд гээд ном гаргалаа. Хамгийн анх би нөгөө банкны багштай байрлал номоо гаргасан байхгүй. Хуурцагтай. Тэр гарахад одоо бүх сургуулийн цэцэрлэгийн багш нарын арай авлага болж идэв шүү дээ. Тэрний дараа би одоо тэрний дараа ч нэрээ миний дотны найзууд гээд ном гаргасан. Бас CD-тэй. Тэр багш нарын аяг гараа авлага болсон. Тэгээд дэгдэхийн дуу гээд тэгээд одоо тэр урилгын долоо гişг CD-нууд нэдэ олон гаргасан. Хамгийн сүүлд одоо саяхан штэ одоо 22 онд Монгол хүүхдгээд CD гаргаад Монгол хүүхдүүд CD бас ингээд тэгээ би эндээ юу баярлж өгдөг өөртөө огшиж явдаг байхгүй хүнд баярж өнгөрдөг миний хүмүүжил манай аав ээж надад тэг хүмүүжүүлсэн айлын ганцгаас агсуурахгүй айлын ганц гэж эрх тайг өсөж одоо яасангүй манай аав яг надыг заяа энэ хүүхч өмүдэд энэ шүүхтэй өмүж чамааг би нэг 3 хүртний алгахны шүү гэсэн. Надад нэг ч алгадаггүй. Тэгээд өөрийнхөө намын төлгөө байдаараа нарыг ингээд хүмүүжлээ сургацсан. Гайдагаас үүснэ өөрийнхөө намын төлгөөр наалгадна гэдэг. 5 хүртэл наалгаднаа. Тэгээд тэгсээгөө өөрөөхөд алгацсан ч хөө чимгсэн ч хөө. Тэгээд 3 алгаддаг айгаад одоо 3 алгаддаг байх гээд одоо явдаг байлээ шүү. Тэгээд сайхан өсөж юм үзээ яг тэгээд миний дараа нэг хүүхд ээж төрсөн гэлээ тэгээд гатлаа аваад удаагүй бас өнгөрсөн гэж бас битсэн байт юм аа. Тэр битсэнгөө энэ наманд нь тий. Юу одоо ингээд нэг юм асууя. Одоо хүүхдийн дууны яг өнөөгийн төвшин, хөгжлийн төвшин гэх үү? Яг ямар төвшинд байна? Энэ цаашдаа чиг хандлага нь хөгжлийн чиг хандлага нэр нь ямар аль талдаа ямар хөө чиг хандлагатай байна гэж өөрөө боддог юм. Монголын хүүхдийн дууны уран сан бол маш баялаг уран сан, ариун байдаг уран сантай. Монголын хүүхдийн дууны уран сангийн эхний суурьнууд 1940 онд тавигдсан. 1940 онд тавигдахдаа орж суулгаа тэр хурах зүүн хшигч гэдэг юм уу ийм дуунуудаар одоо мөр дөрж гайн дуунууд тэр ингэж тавигдж эхэлж ирсэн. Тэгээд дараа нь 60-аад оны үед Монгол хүүхдийн дуунууд асар хөгжсөн. 60-аад оны 50-аад оны хөгжлийг бол үнэхээр Цэс Ухбаатар одоо хин
цодон дөрж хоёрын бас олон цагаан дуунууд зунцэг сайхан байж гэдэг юм уу. Тэгээд олон цагаан хүүхдүүд гарсан л 80-аад оног гэхдээ хүүхдүүдийн сайхан дуунууд гараад хүүхдийн хамтлагууд гараад одоо тэгээд 90-ад он гэхдээ эрэхтэрч одоо пиано гэдэг үгэж авч хийчихэд пиано гэсэн үгтэй олон сайхан дуунууд ах дуунууд дуулахтай байгаад тэгээд шимэн төржгөө гэж агуу үзүүлсээр одоо тэгээд бэрогоо гэж мондо сайхан хүүхдийн тийм дуулалтай одоо хүүхдүүд дуулахад аягуудаа сайхан дуунууд их байлаа. Одоо л яг өнөөхөндөө яг ихэд бол пентоноос сайхан 5 хүүгээ аваад байгаа Монгол аягуудаа бас барихыг боддог. Ингэж явуулж байгаа монголчууд юм дуурах юм уу гэж. Одоо болох дээр чи нөгөө хиймэл оюухан хөгжчихэд компьютерчаад бүх юм ток яг ток зогсчихдээ дуулна. Тэг. Ингээд компьютерчаад бүх юм ингээд техникчсэн та сайн ч гэсэн одоо тэр гадны одоо янз бүрийн улсууд орж иж байсан одоо солонгосын улсууд орж иж л да. Энэ дагсан ч гэсэн цаанаа бид нар Монгол гэдэг юм бас жоохон авч үлдэх хэрэгтэй юм байна. Тий. Одоо гадаадны дагаад өглөөлж болно. Гэхдээ цаанаа бид нар Монгол гэдэг би тэрийг л бодож авдаг. Одоо ч бид дуугай гэж явж байл да. Хүүхдүүд дуулж байгаа. Олон жил дуулаад би одоо тийсэн дуугийч бас хүүхдүүд гоё дуулж байна. Энэ бол яг миний авиас юм уу? Тэр хүүхдүүд рүү орсон сэтгэлийн одоо хүүхдүүд рүү шууд орчдөг сэтгэлийн одоо юу гэдэг юм. Одоо хүүхдүүд ертөнцийн шууд орчдөг. Орчих юм ягаад тэр ертөнцийн шууд орчдөг. Одоо би ингээд хүүхдүүд саддаг байхгүй юу? Зуудлаа хүүхд 5 студент уулзтыг гэдэг салахгүй удахтай чи тэднээс хоцрохгүй цуг яваад байхгүй юу? Тэднийхээ нөгөө юу бодож байгаа сэтгүүг мэдээд ингээд цадаа яваад байгаа болохоор хөрхи би бас ингээд цуг яваад байгаа байхгүй. Тэрний баярлаад одоо 60 гарчаад хүүхдийн одоо 16 дуутай сэт гаргаж ирсэн хүн Монгол байхгүй шүү дээ хэлээд. Хүүхдийн дугаараа дагнаж. Тэд чинь ингээд 500 дуу хийгээл бүрэн дуу хайцдаг байхгүй. Өөрөөсөө манай хүүхдүүд зөвхөн бүгд дуу хийсэн. Сайн санууд хийсэн. 2 3 4 5 дуутай. Тэгэхээр чигээд хүүхдийн дугаар бүдэн зөвхөн эхэлдэг. Тий. Одоо бодисонлоготой 20 дугаараа хэлж яах жишээний те. Тэр эхэлж ирсэн юм дуунууд манай Бэмбэ хүүхдийн дугаар эхэлж ирэх жишээний. Тэгээ хүүхдийн олон сайхан дуунууд зөвхөн сайн хүүхдийн зохиолч би галманд цогоо сэмэд дуржгаа одоо бэрваага ловсон шарууга чин зориг гэж одоо яриад их юм шарууга яриад хамгийн гол нь хүүхдүүд яагаад удаан амьдрээд байгаа гол учир нь юу гэхээр хүүхдүүд дунд байж байгаад хүүхдийн дунд хийсэн дуунууд хүүхд төрээд байгаа. Жишээ нь шарууга 1972 онд багш нар төгсмөн төгсөөд Загдын төмөн жаргал 1972 багш нар төгсмөн төгсөөд хоёулаа нэг нь бангийн ангиас төгсөөд нэг нь нэгдүгээр сургууль 1972 онд бангийн багш. 1972 шаруу хөгжим багшаар очсон байхгүй. Тэр хоёр тэнд байж байхдаа тэр сургуулийн баяртай хийгээл тэр багштаа хийгээл ингээд энэ хоёр дуунуудаа тэгэл ерөөсөө одоо дуулаад идэв. Тэр орчинд цуг үйж байгаад хоёул цуг ингэж амьдчихсэн юм уу ч ингэ яваад байна. Гадаадсан дундаа яваад нэгтэл хүүхдүүдээ цуг байгаад байна. Салахгүй байгаад байна. Тийм. Тэр одоо ингэ бүсэлмэс дуул данцлэгтэй холбоо сууд холбоотой байгаа юм уу гэж боддог. Тийм үү. Тэгээ хөгжлийн үе шат байх л да. Одоо энэ хүүхдүүдийн чиг хандлага үзэл бодол тэр сонирхол бол үе үеэрээ л өөрчлөгдөж явж штэ. Тэгэхээр бол тэрийг дагаад уран бүтээл бол бас өөрчлөгдөж явах хэрэгтэй гэж ингэ хэлбэр байгаа юм. Тэгэхээр зарим хүмүүс бас бодож магадгүй юм л да хүүхдийн дуу хий хүүхдийн шүлэг бичих бол амархан юм шиг. Тийм биш байхгүй. Хамгийн хэцүү хүн чинь хүүхдийн дуу хийх. За гэдэг юм биш л хүүхдийн дуу хийгээд сурч чинь надад бол хамгийн хэцүү 2-3 настай хүүхдийн дуу хэлчихсэн. Тэр хэцүү. 2-3 настай хүүхдийн дууг одоо хийгээд тэр хүүхдүүд 7 жил дуулна гэдэг хэцүү. Тийм. 1953 онд одоо яг дадаа үйж дуулгаж штэ. 53 онд хингой Осрийн үгийн бичээд Пэ зүрмэд аян хийс гоё гэж. Тэр дуулаад одоо дуулж юу гэхтэй тэр чигчэн чинээ биш ээ. Жирүү жижиг биш те. Жихэн өрөө гоё. Өргөн чинээс хувцас өрөө гоё. Одоо тэгээд аав ээж эрхийн чинээ биш аав ээж тусдтэгээд бүр багаас нь хүүхдийг амьдрах хос ухсан дуу байхгүй.
тийм жижиг хүүхдээ тэгээд тэдний дуулж байгаа энэ жишээний бас хөдөлгөөнд анх хөдөлгөөнтэй дуу тийм ээ. Тэгэхээр яг энэ хүүхдийн дууны орчин бол тэр цаг үеэ дагаж бүх юм тэгж явж байгаа. Тэр бол тэгж явахдаа жам байгаа тийм. Би бодсон. За тэгээ аавын маань үг аавынхын тухай сүйд өөрөө байх юм ярьж байна. Нэг хөөрхөн зураг шүү дээ. Аав өөргөө зурцдаг аахгүй. Манай халзуу байсан. Тэгээ өөрөө санамцсан дүүрийг бичдэг. Гараа өсгөн. Гараа өсгөө бичдэг тий. Аавынхын зохиол бүтээлээрээ ингээд тань би ингээд бас аливаа ганц хөвгчсэнгээс ном гаргасан. Оргээ би нэг бас өөрөө надад уусна гэхдээ өнөө өглөө 6-аас босоод эргэж уншиж нэг үзлээ. Бас чамгүй өөрөө хөвгдүүс хөөс мөртлөө аавынхын тухай бас чамгүй өргөн бас дурсаад гоё бичсэн байна бас. Айгүй чамгүй биччихээ тий. Тэрэн дээр бас бодож илээ. За биш бас аавынхын тухай айгүй л бас дурсаа биччихтэй аавыгаа гэж бодож явах юм. Тэгээ хүний аав гэдэг чинь бол насан туршдаа дүргэж хажууд бодогдож явдаг. Тэгээ байхгүй ч гэсэн өргөж тэр бодож өмнөх эргэж нэг хэлсэн үг нэг сэтгэл бодогдож өөр хийш нассан 60 нассан ч гэсэн аавынхаа хүмүүжлэл аавын хэлсэн үг нь эсвэл бодогдож ингэж явдаг юм шүү дээ хүн гэдэг чинь. Өнөөдөр энэ нэвтрүүлэг сонирхолтой яриагаар өрнөлөө гэж ингэж бодож байна. Тэгээд нэвтрүүлгийн энэ номын тухай бид ярьж эхэлсэн. Энэ номон дээр Монгол их орондоо мөнхийн гавьяа үтээгэрэ гэж Саранзан болд зохиолч маань өр хүүхэдтэй болон монголчуудаа хандаж хүндрэлт намдаж ингэж захиж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь манай нэвтрүүлгийн нэг зорилго бол энэ намтар судал тодорхой хувь нэмрээ оруулъя. Хүний ялангуяа одоо ингээд Монголын уран зохиолын дүүгч Монголын түүхэнд тодорхой үр гүйцэтгэсэн, үнэлэгдсэн бүтээл хийсэн улсуудын намтар бол үнэн зөв байх хэрэгтэй. Тэрийг одоо тэр дунд бол ямар нэгэн одоо маргаантай асуудал тэгээд дор шийдээд явж явах хэрэгтэй, тогтох хэрэгтэй гэж ингэж боддог. Тэрийг залруулах гол хүмүүсийн нэгэнд дүүр хүүхдүүд нь байна шүү дээ. Тийм учраас Саранзан болдын төрсөн хүү Гавьяат Батболдыг өрж аавынхаа намтартай холбоотой шинэ сургаг гайхалтай энэ дурсамжуудыг яриулахыг хүссэн юм аа. Өнөөдрийн нэвтрүүлэг сайхан боллоо гэж ингэж бодож байна. Тэгээд Саранзан болдын зохиолчийн Монгол их орондоо мөнхийн гавьяа үтээгэрэ гэсэн энэ алдарт сайхан үгээр өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлөё гэж ингэж бодож байна. Тэгээд дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баярлалаа.